газар дээр 13 газар дээр сүүлийн 5 жилийн хугацаанд энэ төслийг хэрэгжүүлж байгаа юм компани байгаа. За энэ төсөл дээр болохоор анх бол Мишель Экспо гэдэг 2003 онд үүсгэн байгуулагдсан компани. 2004 онд болохоор тавилгын их дэлгүүр гэдэг одоо та Мишель тавилгын их дэлгүүр баг мэдэх баг. Энэ төв 2017 онд болохоор тэр Мишель барилгын их дэлгүүр гэдэг энэ гурван төв дээр үндэслээд энэ гурван төвөөр бид нар 3 дэд төв гэж нэрлэдэг. Үүн дээр нэмээд бид нар 12 дэд төв буюу нийт 15 дэд төвийг Мишель Сити төсөл дээр хэрэгжүүлье гэдэг зорилгын хүрээнд 2019 онд төслөө бичиж дуусаад 2020 он буюу ковидын өмнө 19 оны намраас бид нар барилгын ажлыг ингээд эхэлсэн ийм компани байна. За тэгээд 2020 онд хамгийн анхны одоо таад орж утсан баг Мишель хоолны гудам гэдэг төв барьсан. Энэ төв бол нэг 15 төрлийн ресторан паб лончтой ийм төв байгаа. За тэр урт талд болохоор 2021 онд Мишель байгаль орчин танин төвөрөл ингээд нийслэлийн зарчим ажлын албаны газар дээр 11 газар дээр 2.2 тэрбум төгрөгийг Мишель Групп компани санхүүжилт хийгээд хууль талаасаа одоо хотын захиргааны газар нөгөө ашиглах талаасаа Мишель Группийн газар гэх юм уу одоо төр хоёрын хвшлийн хамтарсан том бүтээн байгуулалт гэсэн үг. За энэ төвийг ингээд барьсан тэр ногоон байгууламжийг барьснаар Мишель Сити төслийн нэр хүнд бол огцом ингээд нэмэгдсэн. За тэгээд цаашлаад бид нар 2023 онд Мишель Резиденс 2024 оны хавар буюу одоо 2 жил болж байна. Энэ Мишель Лайфстайл гэдэг энэ 3 том төвийг барьсан. За тэгээд сая сүүлд бид нар одоо энэ жилийн сая 3 сарын хоолны гудамжийнхаа үргэлжлэлээр Мишель Арт Центр гэдэг том төвийг ашиглалтанд оруулаад улсын комиссээр өгсөн. Одоо үүдэн дээр болохоор Мишель Центр гэдэг бас нэг том төвийг бид нар ашиглалтанд оруулж гисэн. Одоо улсын комисс төгөхгүй байж байна. За одоо бидэрт 2 том барилга барих хэрэгтэй байна. Нэг нь болохоор энэ M3 таврын урталт бид нар The Maze гэдэг төөрдөг байшин гэсэн утгатай 5 дахинтай кино театр болон Монгол улсын хамгийн том тоглоомын төв барих гэж байна. Миний концепт зураг мөрөн бол одоо гарсан. Явж байна. Гэтэ арай зохицуулт зарлаагүй байна. Ер нь бол энэ төв дээр хамгийн том тоглоомын төв барих гэх юм байна гэдгийг баавчтай ингээд тайлбарлах болно. За хойдол болохоор энэ M1 арталт бид нар энэ зочид буудлын форматын А корпусыг бариад болсон. Одоо 6 сард улсын комисс төгнө. Энэ дээр болохоор юу орж ирж байгаа гэхээр бид нар дунд болон дундаас дээш зэрэглэлийн тавилгын зах зээлийн 70% эзэлдэг компани. Тэгвэл энэ дээр хай класс арай үнэтэй тавилгын брэндүүдийг энд оруулж ирэхэд бид нар борлуулалт хийгээд дууссан. За энэ түүний хамгийн өндөр давхар дээр манай компани овслон. За тэгээд 7, 8, 9, 10, 11 дэх давхруудыг бид нар өндөр зэрэглэлийн нөгөө пластик surgery хийгээд